Сайн бацгаана хүмүүсээ. Тэгээд энэ бичлэгтээ тавтамаар тэгээд энэ удаа би book review хийх болно. Тэгээд book review-ийнхаа нэг жоох хэсэг нь адилхан байх. Хоёулаа сонгодог зохиол өмнө шилмэлцгөөл сонгодог зохиол гэдэгээс одоо хоёулаа сонгодог зохиолоор хийх гэж байна. За нэгдүг нь усан дагуур 20 мянган бээр хайсан нь нөгөөдг нь шадар 3 цэрэг. Энэ хоёр номыг хүмүүс амар их мэддэг ахаа гэж бодож байна. Тэгэхээр шадар 3 цэрэгийг яри. Одоо энэ цэрэгчийн нэг одоо юм баг энэ дайн тулаад олцоо нэг тэмэх байдаг штэ. Энэ баг одоо цэрэг гэхээсээ хаашаа одоо юу гэх юм мөрдөгч гэх юм ээ нэг тиймэрхүү нэг болцсон дөө адлиасан нэг тиймэрхүү. Бараг л одоо ингээд энэ кинон энэ цагдаадаг кинонд яаж ч одоо хэрэг гарч ирээд тэрийг ингээ мөрдөд байдэн штэ. Харин энэ номонд тэгхгүй байхаа гэж бодсон чинь тийм юм бол тээ. Тэрийг хараад би бол зүгээр байхс. Тэгээ сэтгэл гэвэл одоо юм бүрдэгчтэй кино үзэх нэг тиймэрхүү юм болдсон штэ. Нэг тиймэрхүү сэтгэлтэй. Ерөөхдөө сэтгэлээ хэлж чадахгүй. За тэгээд энэ шадар 3 цэргээс яг юу ойлгосон бэ гэж одоо харж байгаа энэ ганцаархны энэ 3 шигээ адилхан өмсөөгүй ерөөхдөө л тоцгондоо бол энэ хэрхэн шадар цэрэг болсдын тухай өгүүлдэг. Тийм баг одоо мөрдөгч гэж тэгэд бол бараадгаа. За дараагийнх нь усан доогуур 20 мянган бээр айсан ингээд байгаа. Тэгээд одоо энэ нас нэг жоохон нэг тийм Оливер Твистер шиг юм баг болсон дөө. Ерөнхийдөө усан доогуур 20 мянган бээр өдрөөр ингээд аялаад усан доогуур 20 мянган бээр аялаад нэг тиймэрхүү юм л болсон дөө. Гэтэ энэ ганц өдөр сууд усан 20 мянган бээр аялаагүй өдөртөө одоо жишээлбэл нэг өдөрт 100 м явлаа дараа тэгэл буцаа хурж ирлээ 200 м гэд ингэж ахисаж явжсэн. За тэгээ сэтгэл гэвэл энийг бүр өмнө уншижсэн болохоор юу юм баг кино үзэж байгаа юм шиг санагдсан. Тийм одоо ном биш. Одоо баг төсөөлнүүд уншсан гэл хэлчих зав. Тэгээд энэ ийм энэ зураг дээр шиг авраг наймалж гарч ирэх юм уу гэж та нараас бодож байгаа. Гарч ирэхээ бол гарч ирэх байхаа. Гэтэ нэг авраг том талаа гарч ирдэг. За тэгээд энэ хоёр номныхаа бүр нийлээ сэтгэгдлийн хийх юм бол баг хоёулаа л нэг кино шиг болсон дөө. Энэ хоёулаа кино шиг болсон. Тэгээд энэ бичлэгийг үзэх хүмүүстээ баярлалаа. Тэгээд хэрвээ таалагдвал лайк болон subscribe дараарай. Тэгээд гэртээ байгаарай, гараагаараа маска зүгээрэй. Тэгээд бас хэл бодохгүй нэх жагаад би амар баярлалаа. За тэгээд энэ бичлэгийг үзэх хүмүүстээ баярлалаа. Баяр таа.